Манай нөгөө танд явуулах уу? Энэ бүртгэлийн код авчихсан. За та хэмжээ рүү гарах юм тийм ээ. За та манай нэгцгийн үйлчлэгээр үргэлжлүүлнэ. За баярлалаа. Сайн байна уу? Танд өнөөдрийн минь төргий. Та ямар үйлчлэг авах вэ? Хана яг гадаад паспортны хугацаад дуусаад шинээр паспорт авах гэсэн эндээс ирсэн бүртгэлийн код авчихсан. Гэсэн үү тий. За би танд тэгвэл код авах зөвлөгөө өгье. За манай татрын удирдлагын нэгдсэн системтэй холбогдоод үүнтэй холбоотойгоор ихэмжлэл суурилсан цахим төлбөрийн систем гэдэг нэвтрүүлсэн байгаа. За ингээд би танд цахим төлбөрийн системээр код үүсгэн татвараа төлөх зөвлөгөө өгье. За манайд e-tax татрын цахим систем рүү нэвтрэн орно. Нэвтрэн ороход төлбөрийн даалгавар үүсгэх талбар байгаа. Төлбөрийн даалгавар үүсгэх талбар дээр даран нэвтэрч ороход төлбөрийн даалгавар үүсгэх талбар гарч ирнэ. За суудгуулагчийн регистрийн дугаар, таны регистрийн дугаар? Суудгуулагчийн татвар төлөгчийн дугаар хэсэг дээр дарахад таны нэр, овог нэр гарч иж харагдаж байгаа. За татврын төрлөө сонгоно. Улсын тэмдэгтийн хураамж төрлийг сонгоно. Иргэний бүртгэлд та авчиж өгч байгаа учраас за татрын албаа сонгохдоо аль дүүрэгтэй хандаж байгаагаараа сонгоно. Тэгэхээр одоо та чиглэлтэй дүүрэгт байгаа учраас чиглэлтэй дүүргээ сонгоно. Татрын дэд албаа дүүргийн төвлөрсөн гэдгээ сонгож өгнө. Суудгын төлөгчөө иргэний бүртгэлд авчиж өгнө тийм ээ. Гадаад паспортаа сонгуул шинээр авч байгаа учраас тийм бол чиглэлтэй дүүргийн иргэний бүртгэлийн алба гэдгийг сонгож өгөөд төлөх дүн маань 1000 төгрөг. Таны утасны дугаар 9013. За хадгалах тавьч тань. За амжилттай хадгалагдлаа гэж гараад ирлээ. За амжилттай хадгалагдсан учраас энэ таны нэр дээр 1000 төгрөг төлөх ёстой. Төлбөрийн хэмжлэх маань үүсчихэж байна. За төлөх гэдэг тавчийг дарахад Q-Pay-г ашиглан шууд гар утсаараа төлбөрөө хийх боломжтой. Хоёлаа төлбөрөө төлж үзье. QR код уншууллаа. За ингээд татвар маань төлөгдлөө. За тэгэхээр та татрын албанд дараа нь биеэр ирэхгүйгээр гэрээсээ ч гэсэн татвар төлбөр хураамж төлөх боломжтой болсон байгаа. За баярлалаа минь. Их амархан болсон байна. За баярлалаа.